дэлхийн түүхэнд Англиний нэг шатар 9.8 сая доллар зарагдсан юм байна. Би бол одоо энэ байгууллагуудад бол одоо энэ рекордыг эвдэх байх гэж бодож байна. Тэг яг энэ чинь мэдээж ингээд аукционоор зарагдаад цаашаа ингээд явж байгаа маань Монголыг бас дэлхийд судалцж байгаа нэг том хэлбэр юм болов уу би өөртөө хараад байна. Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Чингэлтэй дүүрэгт урлантай. Монгол сэргэн мандал одоо Монгол өв соёлыг дэлхийн нийтэд таниулах гэсэн тийм бүх цаг үеийг одоо давхцаж яг ирж байгаа байхгүй юу. Одоо энэ хүний Монгол шатрыг дэлхийн нийтэд одоо Гонконгийн дуудлага худалдаанд анх гаргахаар боллоо. Монголын нэрийн өмнөөс гэж байна. Одоо олимпиад хүмүүс спортоор хүч үздэг бол би дэлхийн дуудлага худалдаанд энэ шатраараа энэ зэрэгцэж одоо рекорд эвдсэн тэр нэг шатар байдгийг тэрийг давхын төлөө би дуудлага худалдаанд орохоор явж байгаа. Монгол хүний эрдэнэ шатар гэдэг монголчууд ямар агуу юм бэ гэдгийг л одоо энэ шатраар зөвхөн би нэг энэ түүх Монгол соёл эднэрээ судлаад нэг Монгол агуу их гүрнийхээ түүхийн жаахан эсхийг л тавихад ийм байгаа ш. Бүхэл бүтэн судлаад бүр дэлгэрэнгүй яах юм бол би энд одоо том ажил эхэлсэн байна. Тэд нар гараад эхлэх юм бол бүр дэлхийг шуугуулсан том бүтээл гарах. Түүх, соёл ямар агуу үлээ. Тэгээд анх 20 хэдэн жилийн өмнө нэтж байсангүй шүү дээ. Судалгаа анид шинжилгээ маш ховор байсан тийм. Тэгтэл анх энэ Монгол хүний шатрыг хийх санаа төрсэн байхгүй. Тэгээд эхэлж байхад хүмүүс чинь уурлаад ятод луу шүтдэг яадаг гэдэг гэл дургуцал байсан. Тэгэхэд одоо лууд хотн гараад ирлээ. Монгол шатрын туйлс нь гараад ирлээ. Одоо энэ хүн эрдний шатар нь гараад ирлээ. Одоо миний хийсэн бид бүгдийн хийсэн Монгол шатар агуулмж түүхээр хол давна гэдэгт би бол итгэж байна.